Уулзалтанд орж ирсэн. Баярлалаа. За, орж ирээ. Давхар хийж байгаа юмудаа түр зогсоогоод яг энэ цаг мөчид нэг өөртөө цаг гаргах гад зориод тийм үзье. За, уулзалт эхлэхээс өмнө уулзалтанд орж ирж байгаа тэр intention, зорилго, сэтэл юу юм тийм үү? Яах нөгөө хүмүүсийг сонирхож байна уу? Эсвэл та нэг өөрийнхөө мэдээллийн тогтолцоо биеийг яг ажиллаж байгаа, юу болж байгааг анзаараад тий гэж байна уу? Тийм ээ. Амттай аваад гаргахтаа сэтлээ сонсоод дотгошоо чимээлээд үзье. Амьсгал гаргахаарай уртсгаад. Уулзалт эхлэхээс өмнө миний энд нэлээд хөдөлгөөнтэй байсан чи арай намжаад ирлээ. Та бүхэн сэтлээ ерөнхийдөө бодсон байгаа л би өөрийнхөө энэ уулзалтыг хийж байгаа өнөөдрийн уулзалтыг хийж байгаа сэтэл юунд ерөн төвлөрмөр байгаагаа дуртай гэж бодлоо. Нэгтэн sense of community буюу ер нь эдгэрэл нэг намрын чухал зүйл нэг тийм хамтарч нэгдмэл байдал буюу хамт олон байгаа шүү. Намайг хүмүүс байгаа шүү. Тэ энэ нэг татан дулаан хүмүүсийн нэгдэл байдаг шүү гэдэг тэр мэдрэмж байдаг. Тэгэхээр өнөөдрийн уулзалтыг ингээ хийж явахдаа надад энэ байгаа хүмүүстэй нэг нэгнтэйгээ илүү холбогдох, жоохон биеинтэйгээ нээлттэй хандхад туслах боломжийг бүрдүүлэхийг хичээнэ. За бид нар ч нөгөө харилцаанд эдгэрхийн тулд харилцаанд байх хэрэгтэй болдог. Одоо нэг эрүүл татан их дулаан, их тунх татан байдлыг мэдрүүлдэг харилцаанд байж ээж хүнд эдгэрэл явагддаг. Тийм ч учраас нөгөө ганцаарчсан сэтгэл зүйсэл гэдэг нэг юм юмуд байгаад байдаг тийм ээ. Гэтэл анхны тэр гэмтлүүд чи харилцаанд эхэлсэн байдаг буюу ээж автай харилцаанаас ахуулаад гэмтэл эхэлсэн байдаг. Тэгвэл харилцаанд орох гингүүд хоёр алхаад тэгснээ дахиад ухарч идэг тийм. Хэрэг таны дотор одоо та тэрийг ажиглаад үз. Нэг гоё нэг хүнтэй ингээд холбогдмоор байдаг. Одоо нөхөртөөгөө ч юм уу, их нэртэйгээ ч юм уу, найз нөхд ч юм уу тий. За таны дотор нэг тийм тэмүүлээд байдаг хүн байдаг. Тэр хүнээ ингээд боддоо. Тэгвэл таны бие урагшаа сэдэлтэй болж байна. Таны дотор юу болж байна? За ажиглаад үз. За багадгүй бүр классик жишээг олё да. Аав юм ээжигээ те. Аав ээжтэйгээ маш гоё харилцаатай баймир байдаг. Тааж хажуугаар нэг дотор ухрах сэтэл ээж байдаг те. Тэрэн дээр бүр туршилт хийгээд за илүү тодорхой болгох гэж бодож байна тань. За ээжигээ ч юм уу аавыгаа бодож жагаад яг ингээд бүр ингээд чин сэтгэлээсээ холбогдмоор байгаа тэр хэсэгтэйг нэг холбогдоод үз. Тэгсэн чинь дахиад холбогдмооргүй байгаа, ухармаар байгаа тийм хамгаалтын хэсгүүд гарч ирж байна уу? Тэрийг сонирхоод үзээрэй. Миний дотор бол бүр юм подостод байна. Яг энд ингээд тэмүүлж байгаа байхгүй. Тэгсэн чи яг ингээл эндээс ингээл хаалтууд ингээд гарч ирж байгаа. Маш сонирхолтой дээ. Тэгэхээр яг энэ нэгшлийн нэг ийм харилцааны тогтцоод биднэрт байдаг. Гадаад бид нар чи харилцаанд гэмтсэн байдаг.
За тэгэхээр энэ тогтцыг зөвөр таниад хоёуланг нь барих чадамжтай байх. Хоёуланг нь аль алийн шүүмжгүйгээр дотроо барих чадамжтай байгаа. Амьсгалах чадамжтай байх. Энэ бол мэдрэлийн системийн чадамж сайн байгаагийн илрэл буюу хүний амьдралын жаргал зовлонг аль алийг нь даах чадамжтай байгаагийн илрэл. За дахиад нэг туршаад үзье те. Яг холбогдмоор байгаа тэр хэсэгтэйгээ нэг тэг connect хиймээр тэмүүлээд байгаа нэг хэсэгтэйгээ ээжтэйгээ аавтайгаа нэг сайхан харилцаатай байх юмсан гэдэг тэр хүсэлтэйгээ нэг холбогдоод тэр хүсэл гарч ирэх үед одоо таны бие дээр юу болж байна? Одоо хажуугаар нь хамгаалаад байгаа ухармаар байгаа нэг хэсэг байна штэ. Цогтмоор байгаа, төгшөөгöd байгаа нэг хэсэг байж болно. За тэр хэсэг биеийн хаал хэсгээс гарч ирж байна. За бие дотор байгаа энэ конфликтэн буюу зөрчилтэй энэ хоёр мэдрэмжийг хоёуланг ингээд байлгаад амьсгалаа илгээгээд ингээд бариад үз. Юу ч их албагүй зүгээр л байгаагаа. За хамгаалаад байгаа байгаа хэсэг миний энэ зүүн талаар холбогдмоор байгаа хэсэг энэ талаас орж ирж байна. Ингээд хоёуланг нь зүгээр л ингээд бараал хөдөлгөөнийг анзаараад юу болж байгаа ингээд анзаараа суугаад миний амьсгал арай суларч тэмцэл багасч. За барих боломжтой байна уу? Төвхтэй байна уу? За туршаад үз. Барьж болж байна уу? Барьж болж байна уу? Тэгэхээр яг байх нөгөө нэг хүнд хөнгөнөч гэх юм уу нэг тийм мэдрэгдэж байна. Дис шиг. За хэдүүлээ дахиад нэг 30 секунд хоёуланг нь хамт бариад ингээд үзье. Ингэхдээ зүгээр л амьсгалаа илгээгээл дотор барьж байгаа тэр юм хоёуланг нь багтаагаад ямар ч аженда зориггүйгээр зүгээр л бариад үзье. Сонирхолтой зүйл болж байна. Хоёуланг нь ингээд бараад зүгээр л ажиглаад үзэхэд амьсгал сулраа гэ теншн боёо ингээд нэг жоохон зангирал үүсээд байсан сулраа. Аман шүс ялгараа. Цээж авчаа арай онгойж зөөлөрч байна. За одоо юу болж байгаа зүгээр ажиглаад магадгүй би чинь жоохон хөдөлмөр ойл тэрийг ингээд зөвшөөрөөд одоо миний өргөжлүүлээд хэлэх
зүйлсийг сонсож болно. За энэ дасгалыг хийлгэсэн шалтгаан нь гэх юм бол мэдрэлийн системийн чадамжийн тухай ярихын тулд адуу хичээлийг үзээ заримдаа зөвхөн вентрал төлөвтэй байх хэрэгтэй юм шиг дээ. Чатны дайдлын ногоон төлөвдөөл байх маш чухал юм байна. Улаан луу юм уу харлуу орчих юм бол өстой болорсон тэр нөгөө бие өвчлөлтөг тэг ингээд янз бүрийн өвчин тусдаг ингэдэг тэгдэг тэр одоо би стрессийн горимд ороод ундаг чинь төлөв рүү орчих юм а тийшээ л унж болохгүй юм байна шүү гэдэг тий. Тийм мессежийг авч иж бодно. Үнэ. Бид нар амьдралын мөн чанар нь болохоор ямар нэгэн жаргалтай төлөвч юм. Ямар нэгэн төлөвт өөрийгөө барихад оршихгүй. Ямар нэгэн зүйлд барих гэхэд дандаа тэмцэл, зүтгэл, чангарал байж байдаг. Тэ? Улаан төрөөс гарыг гэхэд яг энэ ингээд улаан төлөвч энэ харимтдаг шүү дээ. Амьсгал бачуурал ингээд дээшлэл ингээд хэлтэй. Улаан төлөвөөс гарыг гэхээр яг энтэй дахиад тэмцэлтэж байгаа. Харин эсрэгээрээ энд ингээд зүгээр бий болохын савдаа оршоогоод зүгээр л ухамсараараа ингээд барьж өгөөл анзаараа. Ингэж зүрх худан цохилт юм байна. Энд бачуурд юм байна. Ачаахан хамт байгаад үзье. Гэхэд амьдралын зовлонг өвдөлтийг байгаагаар нь даах тэр мэдрэлийн системийн чадамжаа дээшлүүлж байгаа. Ер нь бол яг нь байгаа юмыг байгаагаар нь мэдрэхгүйгээс болоод ямар нэгэн байдлаар өөрчлөх гэснээс болоод л хамаг зовлон гэсэж байгаа. Тэгэхээр мэдрэлийн системийн төлөвүүд хорон бүр янз бүрийн төлөвүүд одоо янз бүрийн байдлаар одоо төлөвүүд рүү шилжиж байгаа. Нэг үгээр бол сэтгэл гэдэг бол хорон бүр өөрчлөгдөж байгаа. Яг одоо таны барьж байгаа энэ сэтгэл хэдэн секундын өмнөх сэтгэлийн төлөвөөс өөр байгаа. Яг одоо таны мэдрэлийн системийн төлөв ерөнхий шинж байдал хэдэн хормынхоос ч өөр байгаа. Амьдралын энэ сэтгэлийн цаад мөн чанар нь яг хорон бүр ингээл байн өөрчлөгдөж идэг. Ингээл байж идэг. Гэтэл энэ өөрчлөлтийг байгаагаар нь хүлээмжшөөрөхгүй. Унлаа. Сэтгэлээр унаадахын, гутраадахын, зогсгоодахын, унаадахын ямар төвхтэй энтэйг тэмцэлтэж байгаа байхгүй тий. Дээшээ ингээл хөрлөө ажил төрлөө гэж яхад ямар гоё байна, ястаа гоё ирч хүчтэй болж за ястал унж болохгүй шүү. Яг л иймэрэ байна шүү гэх дахиад тэрнээс зууралдаад байгаа тийм. Сэтгэлийн төлөв, мэдрэлийн системийн төлөв ингээл өөрчлөгдөж л байдаг. Амьдралын бүх юм өөрчлөгдөж байдаг. Харин тэрэндээ зууралдах үед аль нэгийг нь энэ юмаа гэж барьж аваад ингэх үед хамаг зовлон ихсэж байгаа юм. Тийм ээ? Хамаг нөгөө сэтгэлийн өвдөлт ихсэж байгаа юм. Тийм учраас би таныг сая бидний дотор ийм конфликтэн буюу зөрчилтэй мэдрэмжүүд байж байдаг. Тэрийг яг байгаагаар нь ажиглаад зөрчилтэй мэдрэмж төр яхаа. За ингээд байгаагаар нь ажигласан чи энд чангардсан юм байна. Эрүү чангардсан юм байна. Мөр ингэдэм юм байна. Амьсгал тугжигддэм юм байна. За тэгвэл зүгээр л байгаагаар нь ажиглаад үзье. Гэт ард талын ухамсараа хасаагаад зүгээр ингээл ажиглах. Тэнгүүд ажиглахын төдөд хэрэг анзаарсан бол ажиглаад ингээд тэмцэлгүй суухын төдөд амьсгалчин сулраад бочин шүмсчин сулраад тэнд байсан нөгөө сэтгэлийн чангарал хөдөлгөөнд ороод ингээд эхэлж байгаа. Тийм байсан аа. Тэгэхээр мэдрэлийн систем бол өөрөө өөрийгөө хангаах чадамжтай. Таны бие өөрөө өөрийгөө хангаах чадамжтай. Энд чангарлаа, тэнд инглээ, ийм юм боллоо, энд өвдлөө гэд тийм ээ. Тэрнээсээ гарах гэж тэмцэлдээд
байга нь хүлээн зөвшөөрөхгүй тэмцэлтэй. Нэг ингээд нэг юм байгаа юмыг байга нь хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор л улам тэр нь зовлон болчиход байна. За энэний цаана болохоор мэдрэлийн системийн чадамж гэж юу байх нь вэ гэхээр nervous system capacity буюу мэдрэлийн систем чадамж гэдэг бол сэтгэлийн олон өнгийг гонигтай, жаргалтай, ууртай, бухимдалтай бүх мэдрэмжийг байгаагаар нь даах чадамжийг хэлнэ. За уурлаа гэж бодъё. Ихэнхдээ уурлах үед мэдрэлийн систем тэр реакц үүснэ. Тэрнээс тэрийг анзаарахгүй бүх байхгүй, ухамсар байхгүй. Нэг мэдэхэд гал налзаад өнгөрсөн, нэг мэдэхэд одоо нэг юм аваа шийдсэн, уурлцсан, бухимдсан байдаг. Тэгээ тийм мэдрэлийн систем чадамжгүй байна гэсэн үг байна. Тэгэхээр уурлахын хувьд та уурлна гэдэг бол амьдрал одоо эрүүл уурлалтад бидний амьдрал байх ёстой зүйл. Хүчрхийллээс хамгаална, тийм ээ? Хэл хязгаараа хамгаална, өөрийн гэсэн мөн чанар зүрхээ хамгаална мөн үү? Байх ёстой зүйл. Гэтэл эрүүл бас уурлалт гэж юу байгаа гэхлээр өөрийн реакцэнд үүслээ дааж чадахгүй болохоор ухамсар чинь биеэс гарч яваад бүр ингээд анхаарал чинь байхгүй болоод нэг мэтгэд гал налцсан байх юм л та. За тэгвэл ууран дээр тэгвэл туршилт хийгээд үзье л да. Тэхөө. Надад нэг сүүл жоохон ууралсан. Эсвэл жоохон уур үргээд идэх хүн ингээ урдаа бариад үзтээ. Тэр дурсамжийг эсвэл уур үргээд идэх хүнийг урдаа бариад үз. Таны дотор юу болж? Миний энд чангарч байна. Хоолоо ингэж яг ар талаас юм нэлээд чангарал өсч би болж. Тэгэхээр мэдрэлийн систем уурыг даах чадамжтай байна гэдэг бол яг энэ мэдрэмжтэй хамт байх хэлж. За одоо тэгвэл энэ мэдрэмжтэй тэр хүнийг триггер буюу стресстүүлээд уурлуулад байгаа тэр зүйлийг урдаа байлгаад жоохон ойртуулад багдгүй жоохон ойртуулад заяа төвчлийн хэсгийн тул өөрлөгөө ойртуулад тэгээд бидээр үүсэж байгаа уурын реакц буюу уурын тэр нөгөө хөдөлгөөнийг хаана юу чангард юм бэ сулард юм бэ тэрийг зөвөр ингээ ажиглаад байгаагаар. За мэдрэлийн систем чи одоохондоо тэрийг даах чадамжгүй байвал ардаа сайхан тэг өөрийгөө дулаан хүчилгаар хүчсэн бол хүчилгаа мэдрээд нуруунаасаа дэмжлэг тулгуураа суудлаа нэг мэдрээд хүлээн уллаа нэг мэдрээд тэгээд одоо хамтдаа уурыг бидэрээ мэдрээд тэгээд эхлээд эхлээд реакцтайгаа дэвтэр зүйлтэйг холбогдох нь юм уу? Тэгээд дараа нь биеийн реакцтайгаа холбогдоод биеийн реакцтайгаа хамт байгаад байгаагаар нь хүлээн зөвшөөрөд үйлдэлгүй хүлээн зөвшөөрөд үзээрэй. За эхлэе хамтдаа. Урдаа юм уу? Тэг жоох хоол эсвэл зайгаа өөрөө тохируулчих. Уурлалаад байдаг нөхцөл байдал хүнийг дурсамжийг гаргаад ирлээ. За ингээд дурсамжийг тэр зүйлийг ажиглах бай таны дотор ямар реакц өөр бухимдлаа ямар реакц үүсэж байна? За одоо анхаарлаа бирүүгээ дотгош нь хандуулаад дод реакцтайгаа хамт байгаарай. Зүгээр л хөдөлгөөн гэж бодоод урсгал сэтгэлийн нэг урсгал гэж бодоод хамт байгаарай. Уурлах үед нүүрэнд хоолойд цээжин гэдсэн суудалт хөлөнд гаранд юу болд юм бэ?
Ууралж гэн гэж шүүлгүүгээр өөрийнхөө реакцийг ажиглаад үзэхэд одоо юу болж байна? Арай харцаа зөвлөрүүлээ. Одоо дотроос чинь ямар нэгэн хөдөлгөөн хийх, дуу аваа гаргах, амьтналаг тэр инстинкт төрж байна. Тэр инстинктийг дагаад хөдлөөд эсвэл аваа гаргаад гар хөдлөөд үзье. Миний зүүн тал нэлийн гарсан учраас юмэр санагдчихэ. Нэмээд нэг импульсыг дагаад хөдлөхөд дахиад өөр ямар импульс нэмэгдэж байна. Тэрийг дагаад нэг гар ингээд тинэмэр юм болж байгаа. Яг зүрхнийхээ ор дарсаж байгаа түлхмээр болж. Өөрөө мэдэрсэн чи бүх би чангарсан байна гэхээр бүр ингэ сулалмаар санагдаж байна. Эсвэл хан руу дүрхмээр, эсвэл жоохон шүдэ ярцаалгамаар тий. Хэрэгтэй үед зөв цагтаа зөв газараа би архирч чадна. Хэрэггүй газар, хэрэггүй одоо хэрэггүй ашиггүй зүйл архихгүй тий. Жинхэнэ миний зүрх рүү халдсан. Миний үнэт зүйлс, миний хайртай татны хүмүүс тий. Миний чухал зүйлс. Дайралт, халдлага, драма ирэхэд зөв газараа зөв цагтаа архирч чадна. За одоо хэлүүлээ. Би энийг аяг сонсон. Тэрнээс өмнө би таныг нэг дүгнэлт хийгээсэй гэж. Энэ дасгалаас та өөрөөсөө юу олж авав? Мэдрэлийн системийн тухайд юу ойлгов гэд нэг хор. Мэдрэлийн системийн боловсролын гол чухал юм. Толгойн мэдлэг хүч энд байгаа юмнуудаа таних мань. Тэгээ энэ юмтайгаа холбогдоод таниад зохицуулаад сурчгаар би хаач байсан энэ доторх юмаа зохицуулж чаддаг гэдэг аюу ихтгэлтэй болдог. Өөртөө итгэл чинь нэмэгдэнэ. Тухтай бүсээсээ гарч чаддаг болно. Зоригтой болно. Иннээсээ айгаад ингэж авах тий. Эсвэл биеэсээ таслагдаад юу болсон мэдэхгүй. Ямар ч гэсэн ичмээр, харамсмаар үйлдэл өгнөд хэлсэн байдаг. Үйлдэл хийсэн байдаг тий. Тийм биш байхаа зоригтой болно шүү дээ. Тэгээд магадгүй нэг чухал ойлгох юм бол амьдрал бол өвдөлтөөр дүүрэн. Тэ? Одоо ингээд ялангуяа энэ амьдрал бол зовлон юм аа гэдгийг одоо шашны юм байгаа. Одоо шашин хилдэг тийм ээ. Зөндөө олон зүйлсүүд хэлдэг. Энэ амьдрал бид нар юу тохиолдохыг удирдах хийж чадахгүй. Гэхдээ энд байгаа реакцийг би удирдах чадна. За, хэдүүлээ та хэдийн хамгийн том айдсыг ярив. Нөхөр араар тав. За, эхнэр араар тав. Үхэл. Ингээ бодохын төдий цент дотор ямар реакц үүсэж байна? Жохон холоос ажиглах тийм ийм том реакцийг шууд ажиглаад явах. Гэхдээ араар ажиллаа алдах, мөнгөгүй бол хоосрах.
ихэнхдээ бид нэр энэ өвдөлтийг мэдрэхгүй юмсан ингээд чангараал тэмцээл яваад тий. Тэгэл амьдралын өвдөлт ирэхэд би дагаал гарна гэдэг нь ерөөсөө ухаалаг хариулт үзүүлэхэд эхлээд энэ дотор байгаа реакцийг судлаж тайвнаар нөлөөж авч чадна л гэсэн. Тэгээд ирэхээр угаасаа ухаалаг хариулт мэрэгэн ухаантай хариулт үзүүлэх чадамж чинь дэвшилж байгаа. За эндээс ерөөсөө л мэдрэлийн системийн чадамжаа дэвшлүүлнэ гэдэг бол байгаа юмыг, байгаа мэдрэмжийг байгаагаар нь хүлээж авч анзаарах чадамж, мэдрэх чадамж. Яг гал мунцлаа уурлж байна. Энэ дотор нэг юм болж байна. Да ингээ байж л нэг уур чинь ингээд намжиж шүү дээ. Тэнгүүд чинь ухаалаг хариулт үзүүлж өгөхгүй дээ. Мэрэгэн ухаантай хариулт үзүүлж эхэлнэ. Гэтэл уурлаа нөгөө дээлдэшгүй юм гарч ирлээ. За мэдэхгүй юу болсон мэдэхгүйг алга болчихгүй байна шүү. Тэгэхээр мэдрэлийн системийн чадамж гэдэг бол таны чадамж ийм бага байсан бол мэдрэмж дотоод хүртхүүн мэдээллүүдэд байгаа нь хүлээж авснараа ингээл дэвшлээл нөгөө надад л бити юм тохиолдосоо гэсэн юм тохиолдоход яах вэ? Ингээд дагаад гаргав. Гэтэ хаяа энэ зурааснаас гадагш нь бидний гаргаж чаддаг ухаан алдтал уйруулж, ухаан алдтал сэтгэлээр унгаж чадах хүмсрээ алдахад хүлээ явдал тохиолдож болно. Тэ? Тэрнээс бидний тэгтээ буцаад яг тэрнтэй буцаад өөртөөгөө холбогдоод чадамжаа ихсгэж чадна. За нэг юм зүйлүүдийг хуваалцъя гэж бодсон юм. Яагаад гэвэл мэдрэлийн системийг бид нэр хичээлийг эхлэхэд нэг нийтлэг ажилладаг зүйл би жоохон тийм мессеж өгсөн байж магадгүй учраас дахин засгаад байгаа юм. Ногоон төлөвтөө л бай. Амьдрал тэгэл ногоон төлөвтөө байгаа авах боломжийг олохгүй шүү дээ. Ялангуяа олон хөөгнөөсгөө хажуугаар нь мөнгө карьер за тэгэл жигтэйхэн их бизнес хийгээ явж байгаа. За ястаа жинхэнэ байнгын реакцлуулах юм гарч ирнэ үү? Тэгэхээр байгаа ямиг байгаагаар нь тээж анзаарахтайгаар тээж сурах тийм. За чат уншаад тэгээ чат унших хооронд хуваалцах хүсэлтэй хүн байвал саяын дасгал ямар байсан бэ гэдээ хуваалцах хүсэлтэй хүн байвал эргээд гараа өргөөрэй. За нөхөд үзье. За нөхөд үзээрэй. Лам хан анзаарах төдийд мэдрэлийн систем маань өөрөө засах байна шүү дээ. Нэг л мэдхэд мөрөө хавцсан шүү дээ. Зуудаг үнийгээ анзаарах төдийд ухамсаргүйгээр мөрөө суулгасуултаа тааж. Яг үнэ. Ухамсар чинь мэдрэлийн систем чинь өөрийгөө засах чадамжтай байхгүй. Гэхдээ хүн ихэнхдээ ганцаараа байхдаа тэрийг хийж чаддаггүй. Тийм ч учраас нийтлэг хамтын юм уулзалт хамтарч байдал маш чухал. Self-regulation, co-regulation is before self-regulation гэж хэлээл байгаа тийм. Юу гэсэн үг? Бусдын мэдрэлийн системээр хамтарч байдлаар бид нэр эхлээд өөрийгөө тайтгаруулдаг. Тэгээд энэ нь хангалттай болоод ирэхэд аяндаа өөрийгөө засах чадамжтай болж эхэлдэг. Тэр юм уулзалтууд орж ирээд л архич чухал яах нь. За тэгээд ингээд анзаараад ингэх төдийд орчин бүрдэл ингээд анзаарах төдийд энэ урсаал ингээд явцдаг. Гэхдээ яана энэ рүү мэдэрчүүлстэй ёо өстө хэцүү юм байгаа хта өстө энийг мэдрэхээс айж гинэ ингээд зүгтаад тийм. За өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлж байна. Бага мэдрэмжийг байгаагаар нь хүлээж авч байгаагаар нь мэдрэх гэснээс мэдрэлийн системийн чадамж дэвшилнэ яг байна. Цээжин дээр гал мэлзаад оволцдог доо. За анзаарахтайгаар мэд. За манай инхээ. Сайн байна уу гişа? Сайн уу. За юу вэ? Би одоо энэ түрүү жилийн 11 сард энэ хөтөлбөртөө орсон. Одоо жил 1 сар болж байна. Тэгээ би сая одоо ингэ сургуулиас суугаад түрүү жилийн өөрийгөө өнөөдрийн өөртөө харьцуулж үзлээ. Чи миний уур одоо маш богинохон болж тэгээ бас өөрийнхөө амьсгалыг ардагсан байна. Тэгээ нөгөө уурлахаар нөгөө энэ дээр маань багалзуурдаад амар болдог байсан. Одоо би хамгийн сүүлд хизээд тийж жахаа мартсан. Ийм гоё хөтөлбөр байгаа. Тэгээ хүүгээ бас ингээд түлээн зөвшөөрж
байгаагаар нь тэгээд илүү сайхан талыг хараад хүүдээ байнга урам өгч байгаа. Тэрний ирээр миний хүү бас одоо өөртөө итгэлтэй болж би хичээж байгаа ээжээ гэж одоо байнга хэлдэг гэсэн. That's beautiful. Ямар одоо би шинэ одоо зургийн програм дээр шинэ ажил сурах гайд гэрээсээ хүүхдүүдэд харангаа нөгөө нөхөртөө тавилгыг нь зурж сурах тийм сургалт сууж байгаа. Вау, хүчтэй гэсэн биш тийм байна. Тэгээ айгүй л гоё өөр юм анзаардаг байсан маш гоё юм. Саяны дасгалын хувьд болохоор би одоо яг ээжтэйгээ бас нөгөө асуудал нөгөө танаас коучинг авч явахдаа яг ярихгүй хоёул эхлээд өөрийгөө ингээд зэгтлээ. Ээж түр ингээд хоош нь тавьчих гээ та надад хэлчихсэн байхгүй юу? Чихлийн өмнө. Одоо яг тэр маань би одоо болондоо болно гэж нэг та хэлдэг. Тэр нь яг болондоо болно гэдэг үг чинь байнга миний ингээд чихэнд гэж сонсогддог. Өөрөөсөө тэгээ одоо яг тэр хугацаанд ирсэн юм шиг санагдаа. Өнөөдрөө өглөөж руу нэг мессеж одоо явуулахад би ингээ маш их шууд уйлсан. Тэгээ би дотроо болохоор зүгээр басаа л ийм одоо тэг хүлийн зөвшөөрчих гээд байгаа мөртлөө зөвшөөрч чадахгүй. Гэтэ нэг талдаа яг уучлмаар хайрламаар нөгөө талдаа таанасаа ингээ гомдол маань тийм хоёрыг ингээд одоо бүр яах вэ гэд тэгжсэн чи сая ингээд та аав ээжийн тухай ярихад ингээд нөгөө болно гэд таны хэлж байгаа ингээд биелэгдэж байгаа юм шиг санагдчихэв. Тэгээ мэдээ бол би маань ч ирсэн. Хоолой маань жоохон энэ дээр хүндүрэлсэн. Тэгээ одоо тайвширсны дараа болохоор хөлс чихэрч байна. Хөвшээлэгсэн түрүүн хүзүү маань ингээд жоохон чангарсан. Тийм мэдрэмж авсан. Тэндээ маш их баярлалаа. Зүгээрээ нэмээд ингээ уйлахад бас суларч байгаа байхгүй. Тэгээ энд уйлж чадаагүй зөндөө олон юм хуримтлагдсан байсан. Нулимсаар гарч байна тий. Хэрвээ нулимс чинь ярддаг байсан бол юу гэж хэлэх байсан бэ? Битгий сандарч маш их намайг шүүмжилдэг. Тэгээд тэр болгон зүгдээ. Тэгээ таны хэлдэг болондоо болно гэдэг үг л маш их ингэж тэгээ болох байхаа л гэж бодъё. Одоо тэр мессеж юм жоох түлхээд халдуулаа тий. Яг би тэгтээ өөрөө энэ алхмыг эхлэх ёстой бах гэж бодож байгаа. Ягаад гэвэл ээж маань ийм мэддэг бол байхгүй. Тэгээд одоо яг ямар аргаар эхлэх вэ? Одоо би ингээд улам холдоод юугаач ярихгүй, уцаарч ярихгүй ингээд улам холдоод байгаа. Тэгээд олдож байгаагаас одоо айчаа дараа нь би харамсахгүй байгаа. Харин тийм ээ. Гэтэ нэг үннийг хэлэхэд энэ Монгол соёл хатуу сонсогдож магадгүй. Уг нь бол тийм ээ. Ээж охин хоёрын харилцаа нь ээж охиныхоо сэтгэл санаа тавихгүй юу тий. Охиндоо илүү зөвлөрье. За охиныхоо сэтгэлийг нэг ойлгоодох юм. Нэрээ болж сэтгэлийн сэтгэл хөдлөлөө удирдахад нэг туслаадах гэдэг чинь. Уг нь бол ээжийн үг. Гэтэл бидний ээж аав маань тийм нөхцөлнж бүрдээгүй, тийм боловсролж олгогдоогүй, тийм бололцооч олгодоогүй учраас одоо үүрэг солигдоод бид нар ээж аавынхаа сэтгэл зүг зохицуулж өгдөг, удирддаг, төрүүлж алхмыг хийдэг юм болчихдог. Гэтэл чиний дотор жоохон тэр хэсэг байгаа юм. Тэр бяцхан хэсэг. Ээжээсээ над руу холбогдоод намаа нэг тэрээд над руу зөөлөн дуулаагаар харчаасаа. Намаа нэг ойлгочоосаа. Намайг байгаагаар нь нэг хүлээн зөвшөөрч гэсэн тэр бяцхан хэсэг хэвээр байгаа. Тэ?
Тэр хэсгэл одоо энэ мессежийн бүхнүүдэд реакцлаад байгаа. Тийм ээ. Тэгэхээр би бол чамд юу гэж хэлнэ вэ? Яг одоо ийм яг адилхан тохиолдол хүмүүс би юу гэж хэлнэ вэ гэхээр эхлээд тэр холбогдохыг хүсэж байгаа тэр өөрийнхөө бяцхан хувилбар 2 настай, 3 настай, 5 настай, 6 настай, 1 настай хувилбар. Тэрнтэй холбогдоод реакцлаад шүү дээ. Тэр реакц тэрнтэй холбоо гомдол гэдэг чинь ихэнхдээ тэр хэсэг л байдаг. Яг тэр гомдлын реакцтай холбогдоод зөөлөн дулаан хараад зөөлөн хүрээ цаг хугацаа олгоод за чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна гэдэг. Яг нийлээд ингээд таашруулаад дэмжлэг үзүүлээд үнэн. Тэгэхээр чи өөрийнхөө бяцхан хувилбартай холбогдож өөрөө өөртөө дахин ээж байх болох мөн. Ялангуяа ээжийн шархал ихэнхдээ зөөлөн урсгал байхгүй, nurture байхгүй. Өөрөө өөрлөгөө зөөлрөх, өөрөө өөрлөгөө халамжлах, дуу хоолойгоо харцаа зөөлрүүлэх, шүүмжлийн үе бүгдийн бүр ярихаа багсгаа зүгээр л өөртөө зөөлөн хүрэх. Энийгээ хийгээл ахаар чи нөгөө тэр шархалсан хүүхд чинь арай нэг жоохон ханиад идгээд эхэлнэ. Арай гайгуулаад эхэлнэ. Тэгээд хамгаалж гарч ирээд уурлаад ээж рүү уурлаад реакцлаад байдаг энэ хэсгүүд арай үүрэг нь намжиж эхэлнэ. Ядуу шархалсан хүүхд чинь идгээд эхэлж байгаа хэрэг. Хамгаалж тэмцэлдэх нь арай багасаад ирэх нь шүү дээ. Тэгээ энэ процесс хангалттай удаа явагдсны дараа чи магадгүй одоо энэ процессыг өрнжөөх явцад ээж сутарч чинь гэсэн эдгэрлийн алхмад хийгдэж эхэлнэ. Ер нь бол энергиэрээ холбоотой учраас тийм. Тэгээ аяар нэг та хоёр арай нэг айтайхан яриа өрнүүлчих. Чи магадгүй арай зориг гаргаад ээж намайг битэн шүүмжлээ. Би ийм мессеж хүлээж авах хүсэхгүй байна. Кад над руу ийм мессеж илгээвэл би хариу өгөхгүй шүү. Гэт нэг зоригтой хэлдэг тийм. Заримдаа зоригтой хэлнэ шүү. Яг бол чи ээж аахаа өмнөөс зоригтой бол намайг загнахаа бол гэж хэлэх чадамж жоохон байхад байгаагүй. Тэгэх юм бол зөстэй жинхэнэ алгадуулна шүү дээ. Боо юм болно шүү. Ээжийнхаа өгнөөс юу ялангуяа ингэ тэр чинь солиороо бариад авцсан байхгүй тийм. Тэгэхээр эхлээд өөрийнхөө тэр гомдоод байгаа дотоод хүүхд рүү зөөлрөө бүх юмыг өгөөл. Ээж чинь өссөн ч тэр дотоод шархалсан хүүхдэд одоо ээж чинь өссөн ч хангалтгүй байхгүй юу? Гол эдгэрлийн аялын гол юм чи буюу чиний жинхэнэ энерги одоо чиний том болсон ээж чи өөртөө хөтөл оршоод байгаа. Энэ бууж байна уу чам? Тэгэхээр уучлах хүртэл алхам хийж өглөх хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Яарах хэрэг байхгүй. Энээс өмнө нас орчихгүй марчихгүй гэж айжиж болно мөн үү? Тэр чинь зүгээр дахиад сэтгэлийн өвдөлтөөс айж байгаа л нэг айц. Нас орсон ч гэсэндээ араас нь эдгэрлийн алхмад хийгдэх хүмүүс байвал бид нар тэрийг хэн чадахгүй. За ямар анчаанд энийг сонсгоо. Гоё. Энэ арга замаа ерөөсөө өглөөг нь уйлж явахдаа яах вэ бас л нэг юм ханамаан тулаад ирж байгаа байхгүй юу? Нэг юм гараал. Тэгэхээр яах вэ гэхлээр энд мэдрэмж мессеж ирлээ энэ мэдрэмж төрлөө тэрийг яхаа мэдхээ боллоо гэсэн үг. Тэгэхээр мессеж ирлээ мэдрэмж юу болж байна? Тэр реакцтай хамт байгаа. Өөртөө зөөлөн хүрээд ингээд жоохон суугаад зөөлөн хараад ингээд тэгжээд л тэр хариу өгөхгүй эсвэл зүгээр цааш нь төлөвчхөө гэдэг нэг тийм үйлдэл гарч ирж штэ. Тэрийг л хийгээд байна. За баярлалаа агшаа. Маш сайн байна. Маш зөв. Бүр ийм эдгэрлийн аялалд нэг жил явцсан хүн шиг асууж байна. 3 жилийн дараа асуулт бол бүр шал ондоо асууна тий. Айгу бүр ийм чанартай асуулт асууж байгаа. Зааж авзаг сонсъё. За. Дэмэд. Яг нөгөө нэг ээж аавтайгаа холбогдох гэдэг дээр болохоор ямар ч юм мэдээлэл юу ч орж ирээгүй ингээд хавхаасаа
Тэгээд яг дараа нөгөө нэг тийм хэцүү мэдрэмжүүд гээд яасан шүү дээ. Тэрнээс болохоор багш надад нэг асуулт байна. Би ингээд яг ингээд сэжн дээр оволцоод бүр ингээд яайда гэдэг ийм мэдрэмж оволцоод ингээд гарсаад яг эндээ ингэж бочороод яг тэр мэдрэмжээ би нөгөө тэр мэдрэмжээс ингээд зүхтаад байгаа өөрийн мэдрэмж ингээд зүхтаад яг тэрийг ингээд реакцаар нь гаргаад ингээд амар хүчтэй орж юм амар тэр реакцаар нь ингээд яг тэр зээр нь гаргаад байгаа юм. Тэгэхээр яг тэн дээр би зүгээр ингээд гуугаа зүгээр л мэдрэх хэрэгтэй юм байна те зүгээр тэрийг ингээд анзаарах хэрэгтэй юм байна зөв. Чи сая анзаараад үзэх чамд ямар яг зөв ойлгоод байна. Тий. Амар хэцүү байсан ингээд зүхтмаар санагдсан. Зүгээр ингээд яг тэрийг ингээд тестээс авч гаргаж хайчаад зүгтчмаар гүйтмэр санагдаад. Яг үнэ. Тэгэхээр магадгүй энэ чинь нэлийн хүнд trauma бүхий мэдээлэл шүү дээ. Тэгэхээр ингээд үз. Яг ийм бүр ингээд давчидмаар байхын аргагүй юм хүнд чангаралтай байвал эхлээд энэ мэдрэмжтэй холбогдохоос өмнө за одоо чи ингээд гоё дуусан бичтэй сонсож байна уу? Хүний ань бичлэг үнд өөр сонсогддог байхгүй юу? Чиний ярьж байгаа дуу ингээд за дууг нь хаачлаа. За жавцаа. Яг ийм оволцдог ийм хүнд мэдрэмжтэй тохиолдолд хоёлаа pendulation буюу юм таатай таагүй мэдрэмж хоёрын хооронд анхаарлаа гүйлгэнэ гэсэн. Одоо чи нэг гоё ийм тухтай хучлага өмөрсөн байна да. Энэ хучлага чинь чамд ямар мэдрэмж төрүүлж байна би төрөхтэй. За дуугаа нээгээрээ би сая хаацсан. Дулаахан. Дулаахан нь бид яаж хүрч байна? Хаагаар гоё болгож байна? Яг ингээд цээжээс. За тэр мэдрэмжтэй хамт байгаад одоо байгаагаар. Амьсгалчин сулдарч байна. Нэг тийм гүн амьсгаа умар надад. За одоо бэлэн болсон үедээ буцаад төрөний давчидсан мэдрэмж рүү очиод үз. За одоо буцаад хучлагаа анзаараад хучлага бид чинь яаж хүрж байгааг анзаараад. Дулаахан байгааг анзаараад. Эвшээж байна. Тэгээд чиний гар чамайг ямар гоё дэмжиж байгааг анзаарч байна. Ингээд догшоо. Тийм ээ тийм ингээ бүр илээ. Тэр илэлтийг бас анзаараад. Илэх үед юу нь гоё байна? Хамгаалагдсан. Хамгаалагдсан гэж хэлэх үед хаана гоё байна? Инээд төрсөн. Амьсгалчин суларч байна яг. Тэгэхээр маш хүндүүд давчидсан ийм мэдрэмж нөгөө хитрхи ийм хүнд юм ингээд тохиолдоод тэр нь үед дэмжлэг авч чадаагүй буюу trauma-ны мэдээлэл ахгүй юу. Тэгэхээр тэрнтэй шууд хамт байх хэцүү яг энэ тохиолдолд мөн үү. Тэгэхээр эхлээд энэ мэдрэмжтэй холбогдохоос өмнө одоо чи ирэх өдрүүдэд миний хаана духтай байна? Юу духтай байна? Хаана гоё байна? Тэрнтэйгээ 1 секунд, 2 секунд, 3 секунд, 5 секунд байгаад згэнэ штэ. Гоё мэдрэмжтэйгээ хамт байгаа. Тэгээд нэг дуршилт хийгээ за түрүүн таагүй мэдрэмж төрсөн дөө. Тэрийг нэг санаад. За би энтэй нэг 3 секунд хамт байгаа үзье. 3 секунд хамт байлаа. Буцлаа гэдэг өөртөө ингээд дуршилт хийх нь штэ. Тэгээ магадгүй секундыг нь арай ихсгээ. За тэгвэл 6 секунд хамт байгаад үзье. Буцаад одоо гой хучлах таатай мэдрэмж рүү анхаарлаа хандуулад үзье. Шууд өвшөгээ таатгарсан яг. Тэгэхээр таатай таагүй хоёрын хооронд чи анхаарлаа шилжүүлэх сонголт одоо чамд байгаа. Мөн үү?
Мгм. Тэр сонголтыг анзаарч байна. Аа. Тэгэхээр энэ сонголт бол чиний хүчтэй одоо хүчрхэж байгаагийн илэрэл байхгүй. За тэгээд бүр хэцүү байвал ингэж болно. Биеийнхээ аль нэг хэсэг дээр энд ингэ бочиороод хэцүүл биеийнхээ аль нэг хэсэг дээр эсвэл ингээд ч юм уу таатай байгаа те баруун зүүн талдаа тогшилт хийгээд. Өвдөг дээрээ ч юм уу ингээ биен дээрээ тийм ээ баруун зүүн талдаа ингээ тогшилт хийгээд энд байгаа хүн мэдрэмжтийг ажиглаад гэтээ баруун зүүн талдаа тогшилт хийгээд хамтаж бол. Аа. Тэгэхээр энд байгаа хүн нэмийг дэнс би одоо бүр та сэтгэлцлийн арга зааж өгч шээ. Зүгээр гүнзгийрээд яваад байна шүү дээ тий. Эрэг онжид яана бүгдээрээ туслаж үзүүлэх чадамжтай болсон байх нь шүү дээ. Маш гоё. За тэгээд бас нэг нь яг хөвлөр нүдээ ингээ барьж агаад энд байгаа мэдрэмжтэй анхаарлаа байлга мөн үү? Тэгтээ баруун зүүн нүдээ ингээ хөдөлгөөд. Тэр маш хэцүү дурсамж, маш хэцүү үйл явдал, маш хэцүү мэдрэмж бидээр байлаа гэж бодё тэгвэл энэ зарим хүн энэ тохирохгүй гэж болно, зарим хүн тогших. Аста ажил дээр бөө дарга маргатайгаад бөө ингээл орж ирлээ тогшоо суужлах юм шиг хэлээ тийм. За болж гэнэ үү явзаа. Аа, бүр айгүй гоё өдөрч байна. Үнэхээр гоё. Яг ингээд дээжээр бүр нэгэн бүхийгээд ингээ багтарчгаад амар хэцүүсэн чинь одоо ингээ бүр тэнийгээ шилхээ болоо бишээгээд Сайн байна. Ганцаараа ихэнх үедээ өөрийгөө шүүмж битгийх шүүмжлэр ганцаараа энийг хийх чадамж ихэнх үедээ сул байж болно. Тэ? Ганцаараа ахтаа бол ингээд энэ гарч ирэнгүүт ингээд чангарч тийм ээ. Тэгвэл нэг зориудаар ингээд үзье гэдэг ч юм уу. Эсвэл амьсгалаа сурлаад үзье гэдэг ч юм уу. За баярлалаа Жавзаа. За одоо ерөнхийдөө 8 минут дуусна. Араас нь бэлтгэл төсөлтэй учраас хөтөлөө. За хоцроод байгаа хүмүүс бичлэгүүд зөндөө байгаа шүү дээ. Уулзалтын бичлэг гэдэг рүү ороод бичлэгүүд үзээд болно. Энэ уулзалтын бичлэгийг бас оруулчин нөхөөд үзэж болно. Санаа зовх хэрэггүй. Хоцроод байсан ч араас нь боломжтой үедээ нөхөө л яваад. Сэтгэл хөдлөл дотоод мэдрэмжээ барьж дарж байх нь заримдаа яг гүлээсэн мэдрэмжгүй болгох мэт санагддаг. Үнэхээр баяр төөл явдал болж байхад гүлийгт байж байгаа жишээтэй яг гэдэг. Нэг мэдрэмжээ хахад нөгөө мэдрэмжээ буюу хэцүү мэдрэмжээ хахад жаргалтайгаа ч гэсэн хаачдаг юм үлгэр болчихсон. Тэгээд зөв цаг зөв мэдрэмж байхгүй нэг л сонин аслагдсан. Нэг л амьдрал энд өрнөд би энд хол мэдрэмж сурдаг тийм ээ. Тэгэхээр амьдрч эхэлнэ. Гэхдээ нэг зүйлийг бас сануулъя. Үнэхээр emergency буюу одоо ядгийн хүний биеийн тархич нь мэдрэмжээ хаагаад асар аюултай зүйл тохиолдсон тохиолдолд мөн мэдрэмжээ хаагаад үйлдэл хийх чадамжтай байдаг. Тэгэхээр хүүхэд өвдлөө. Таны амьдралд одоо ажлаас салгадах гэлээ. Алдаа гаргалаа гэд. Заримдаа ингэ нэг тийм үнэхээр тулсан аюул таны амьдралд тохиолдож болно. Тэр үе та мэдрэмжээ хаана? Тэрийгэ ч гэсэн мэдрэмжээ хааж болно. Тэр үед хүнд хэцүү үед мэдрээл уйлал суугаад байвал яг үйл хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэгдэг гэдгийг мэдрэх. Тэгээд гол санах зүйл бол за хүнд хэцүү зүйл тохиолдлоо. Ард нь би дандаа өөртөө цаг хугацаа, орон зай, дэмжлэг олгоод мэдрэмж биерөө бууж орж ирээд боловсруулагдаад гарах боломж олгоно шүү. Тийм цаг хугацаа олгоно шүү гэж төлөвлөх учиртай. За одоо хүүхдүүд өвдөж явах хэцүү байгаа юм аа өвлийн цагт. Хамаг мэдрэмж хаагдтал хэвээр ингээс хүүхдийнхаа төлөө өдөр шөнө өгөөж байгаа шүү дээ. Тэгвэл хүүхд унтлаа, арай тайтгарлаа. Тэгвэл нэг ороод 5 минут мэдрэх цаг болгоод амьсгалах цаг болгоод эсвэл нэг нөхөр мөхртөөгөө тэрвэрлдээд бамбрууша тэрврээд нэг яг ойлгох боломж олгох тий. Бамбрууш тэрвэхгүй л одоо гэх мэтчлээ. Мэдрэх цаг хугацаа орон зайг олгож ивэл зүгээр. Гэхдээ Монголд нэг төлөвлөгөөгүй юм
Шаарсан тохиолдол болохоор тэр нэг тийм сонирм. Нэг юм руу инглээ дахиад нэг юм руу араас ингээ яваад тий. Тэгэхээр таад үнэхээр юм зоригтойгоо зогсолт хийхгүй бол яг араараасаа л ингэдэг шүү. Монголд очихоор л ингэсээр байгаа л таардаг. За баярлалаа инээд хөөрхөн гэж. За яг миний дотор байдаг шаргалсан хүүхдэд адилхан байна. Баярлалаа шүү. Бид бүгдийн дотор багшийн дотор ч байна. Бид бүгдийн дотор энэ шаргалсан хүүхэд байгаа. За хэр их шаргалсан байна. Тэр хэмжээгээр реакц өндөр байдаг шүү. За багшаа нойр болчиххоо цус өвдөх нь юуных байдаг болоо? Яаж идэх вэ гэж. Панкреас тэ нойр болчиххоо. Үндсэн эрхтнүүдээс чинь цус чинь хол шахагдаа. Тэр эрхтнүүд түлжих боломж олдохгүй байж байна. Тэгэхээр агай стрессийн циклд ингээ явдаад гүн тайдгарал авч чадахгүй яваад агай санаа зовлттой айдад ингээд яана гэмиг ийм байдалтай байгаад хахаар нойр болчиххоо өвддөг талбай тэ. Цус чинь одоо гол ямыг ялгаруулж ингэж гаргаж тэр тог хор галлагш гадагшруулах тэр юмнууд нь ерөөсө болохгүй л байна гэсэн үг л дээ. Тэгэхээр жоохон удаашрах, тайтгарах боломжийг өөртөө олгоорой. Асарлага аваарай. Багшаа хайраасайгаа зовтоох мэдрэмж төрөөд байвал яг тэр агшинд яах вэ? Яа хайраас айштай ёо яг хайр чинь нөгөө бидний амьдралд чинь жоохон байх чинь нөхцөл бодолтойгоо ирсэн. Тэгээ тэр нөхцөл бодол нь хатуу байсан бол бүр их хайраас айштай. Би чавайг ингэж их хичээж яхаа чи хичээн шүү гээл тэ ингээл. Өдөр чинь чиний төлөө хөдөлмөрлөд ирж байгаа чи гэл ингээл загнаал тэ. Тэр хайр дандаа нөхцөл бодолтой байсан. Тэгээ магадгүй жоохон хүчрхэлтэй байсан бол айц зүгтэн харахгүй хэвээ. Тэгээ ялангуяа ийм зөөлөн хайраас. Тэгээ хэрэг хүчрхэлтэй орчин нэг өссөн зөөлөн хайраас бүгэн сайхан зүгтаан да. Тэгэхээр яад зөөлөн хайр чинь танил биш аахгүй тэ. Тэгэхээр магадгүй ингээд тэр хүн лөө ингээд дөхөөд очиход бие ингээд төхүүлэхэд чиний дотор юу болж байна? Тэр реакцтай нэг хамт байгаа. Холдуулахад яаж яа нэг хамт байгаа. Тэг ингээд тэгэхээр энд байгаа реакц сулраад нэг айтайхан болоод ирээд мэрэгэн ухааны тархич нээдээд ирэхэд тэр яг хамт байх хайр мөн үү үгүй юу гэдгийг ойртох хайр мөн үү үгүй юу гэдгийг мэдээд эхэлнэ. Тэгэхээр тэр харилцааг дотносох уу үгүй юу гэдэг чинь аяндаа илэрнэ. Гэтэл одоо яаж байгаа вэ гэхээр хайр ороод ирлээ. Шууд би чинь эвгүрхлээ, тохгуурхлээ. Тэр тохгуурхсан мэдрэмжээсээ цутаагаад байгаа. Тэгэхээр тохгуурхсан мэдрэмжтэй хамт байгаад үз. Хаана юу болж байна? Хоолойд гитсэн цээжинд юу болж байна? Амьсгалаа илгээгээд ингээд тэр тохгуутлыг мэдрээд хамт байгаад. Тэгээд нэг юм урсаж мурсаад тэр уусаа энэ чангарал аваад энэ тохгуутлын энэ чангарал аваад тэр чинь би чинь тэрийг удаан хугацаанд барих чинь би чинь зориг биш. Тэр дандаа хөдлөн мөн. Уусаа хамт байгаад ингээд хөдлөөд үзэнгүүт дохгуутал чинь духтай мэдрэмж рүү хувирж байгааг та анзаарна. Тэгээд хувиргаал анзаараад ээжэтэл яа жинхэнэ мэдээлэл орж ирнэ да. Энэ яг миний надад тохирох хайр мэн үү? Эхлээд нэг жоохон бие реакцтай. Сайн нэг гараа урагцсан iPhone хэн байсан бэ? Дотоод хөвгтэйгээ яаж уулзах вэ? За сэтгэл судлаараа үзвэл зүгээр дээ. Арай нэг аюулгүй орчинд зүгээр дээ. Яг хүмүүс янз бүрийн бяцлаглууд байгаад байдаг талгүй. Бяцлаглууд дэмжлэг яг тухайн мөчид танд хүрсэн дэмжлэгийг өгч чадахгүй учраас доод хүүхдтэйгээ уулзах бяцлал чимч тухтай биш бол бити их хүчлээрээ болж ивэл хийдэг болохгүй бол битгий хийгээрэй гэж хэлмээр байна. Болж ивэл хий болохгүй бол битгий хүчлээрээ илүү их дэмжлэг илүү нандин одоо тийм нюанстай дэмжлэг хэрэгтэй гэж байна. Тэгээ гараа өргөсөн iPhone хэн бай? Мика нэгээр асуулт асууж болж байна. 1 минут. Байхгүй тий. За болцсон бол хэдүүлээ ингээд дуусгая да. Дараагийн уралдалт 12 сарын 20-нд байгаа.
Аа, за 116. 116. Үнэ. Төлөвийн шилжилт хийхдээ амьсгалаараа санаа алдах. Тэгээд утаж хээ. Оо яг үнэ амьсгал өөр нэхгүй. Ашгүй би чинь тавирж байгаа байхгүй та ёо. Чангархаа ингээ чангарсан. Ингээ тэлж байгаа гэсэн. За 116 асуулт байна. Вика нэгээрээ. Амиг нээж болохгүй байна. Тэгэхээр дараа асуугаад чатаар асуултаад үлдээчихтэй. За та хайдаас нэг зүйл асууя. Мэдрэлийн системийн хичээлийг хийгээд явхад та бусдын мэдрэлийн системийн төлөвийг ажиглаж эхэлж байна уу? Анзаарч эхэлж байна уу, тий? Тэгвэл сайн байна шүү. Бүр өөр хүүхдүүдийнхээ уншиж байгаа биз тий? Тэгээд хэрэгтэй үед нь тэгэхээр бид нар яхаа гэхээр зөв цагт твдэж явхад тэрнээр тусал гэдэг шиг зөв цагт зөв дэмжлэгийг хайртай дотны хүмүүстэй хүргэж чадна. Бүр юу ч хүлээж авахгүй юм хаагдсан байхад нь яриад зөвлөд тэгэж ингэж зүгээр л жоохон цаг чимээгүй байгаа хамт байж өгч тий. За ингээд дуусгая даа. Баасан гаргийн орой болж байгаа тий. За сайхан амраад аваарай. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Хүүхдүүдэд тайвшруулаа. Гэрийнхаа тийм нэг жанжин одоо хэрэг анзаарвал та нурах үедээ будаа алж байгаа зү. Та сэтгэл санаа чи ингэв болоход бүх хүмүүс будаа алж байгаа зү. Нэг талаараа асрыг хэрэг мэдл таны дотор байгаа шүү дээ. Нөгөө талаараа гомдмоор л доо. Яагаад тэгэхээр би яагаад заримдаа зүгээр уурж болохгүй юм те. Яагаад бүхэн намайг дагаж хамт уурлах ёстой юм те. Заримдаа энэ үүрэг хариуцлагыг хүлээнэ гэдэг чинь гомдмоор шүү. Одоо яах вэ? Ийм хариуцлагатай иргэн нь та байна. Тэгээд бүгдд нь сайхан амраарай. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Болно доо. За баяр таа.